Хүүхдийн хамгаалалт үнгийн сахиус маань ийм хэлбэртэй ийм савлгаатайгаар гарч байгаа. Би үнгийн сахиусны учир нь ингээд энэ тайлбартайгаа яаж хэрэглэх, яаж амжуулах талаар тайлбартайгаа байгаа. За энэ задлсан нь болохоор ийм энэ үнэг хонхтойгоо тэгээд 5 өнгийн бүс гурвалжин давна ингээд дээдлийнх нь болохоор усын хамгаалалт яваа байгаа. Энэ яваг болохоор усанд хийж амьлуулдаг байгаа. Тэргэл сартай үед. За энэ зарим хүмүүс маань ингээд энийг зөвхөн ингээд үлгэх биш. Зарим нь бүр баяжуулаад ингэж болноо. Эрэгтэй хүүхэд бол амгаа, чөдөр, тэгээ хусуур гэдэг яг ташуур нь болохоор улаан сухай модоор хийсэн. Улаан сухай мод чинь муу бүхнийг одоо зайлуулж яадаг гэдэг үгнээс дом. Ингээ хүүхдэд эрэгтэй хүүхдэд хийнэ. За үнэн маань байна. Тэг ингээ бус гурвалжангаа ингэчдэг. За тэрлэг хийж өглөө эсвэл баривч хийж өглөө. Тэгэхээр энэ цацган дээр нэмээд энэ цахны ухлаацыг ингээд нэмээд өчтдөг байгаа. Цацаг шиг болгоод ингээд хийж өгсөн дээл болгоныхоо цахны ухлаац, баривч болгоныхоо цахны ухлаацыг ингээд хийгээд шигтгээд өгчдөг байгаа. Ийм өөрийнх нь тоглодог тоглоомыг хийж болно. Ингээд хийгээд өгчнө гэсэн. За охин хүүхдийнх нь яаж хийдвэ гэхлээр за ингээд хийгээд өгчдөг гэсэн. Ингээд цахны ухлаацын өөрийнх нь бойтгны хонх нь байна. Тэгээд дээлнийх нь ар шилэнд нь хийдэг цахны ухлаацтай хаантай хийдэг энэ явуун байна. Багадаа өмсөж явахтаа хэрэгэлжсэн баривчин дээр. За ингээд шагаа байна. Ингээ өөрийнх нь багадаа хэрэгэлдэг байсан юу вэ? Тэр болгоныг энэ үнэгэн сахиустай хэрэг одоо шигтгээд оёод өгчнөө. Хүүхдийн нөө юу байдгийг штэ. Хүү байдгийг штэ. Багынх нь хүүг нь болохоор энэ дээр ингээд нэг уданд хийж байгаа ч мөн ингээд алдагт хараагүй ингээд үнгийн сахиуст нь шигтгээд очиж болдгийм шүү. Ингээд ингэж хэрэгэлдэг байгаа. Энэ мөн ялгаагүй адилхан байна. Ингээд өөрийнх нь хонх нь байна. Тэгээд дээлний ухлаац нь цахны ухлаац байна. Ингээд цацаг болгоод ингээд доороос нь энэдрийг ингээд доороос нь харахаар яг нөгөө бадамлын ухаацыг дэлгэрж байгаа юм шиг айгүй гоё харагддаг. Хүүхдэд саатаа харуулах. Энэ нялх хүүхдэд энэ үнэгэн сахиусаа хэрэглэх нь ямар учиртай вэ гэхлээр анхны танин мэдэх хүүг олж авч яадаг. Өнгийн гурвалжин хараад хүүхдийн тархины хөгжил нь аягүй сайн хурдцтай явж байдаг. Өнгийг ялгах чадамжтай болж байдаг. Дүрсийг ялгах чадамжтай болж байдаг гэх мэтчлэн. Доллар хөөхөд байлаа гэхэд долларын зарчаадаг, хялар хөөхөд байлаа гэхэд хялрын зарчаадаг ийм авууштай. Тэгээд эн чинь 70 утгаараа бүр айгүй монголчууд чинь айгүй утга бэлгшил бүхий зүйлийг одоо ахуйда шингээсэн байдаг. Тийм учраас хүүхдийн хамгаалалт үнгийн сахиусаа гэдэг байдаг. Сайн судалж үзэх юм бол гурвалжин болон энэ өнг дүрсний бэлэгдэл нь шал өөр нарийн утга учиртай байдаг. Тэгээд ингээд хэрэгэлдэг бүх зүйлийг нь хүүхдийнхаа энэ маань насан туршдаа хадгалах бүрэн боломжтой. Хэрвээ чийг ахуулахгүй нандинаж хадгалах юм бол энэ хүүхдийнхаа өв болоод үлддэг байгаа.